Бид нар өнөөдөр нийслэлийн Багнуур дүүрэг дээр хэлж байна. Багнуур дүүргийн үйлдвэр технологийн парк дээр баригдсан гадаадын хөрөнгө оруулалт парк, MLT үйлдвэр технологийн парк, за ингээ Багнуур дүүргийн үйлдвэр технологийн парк гэсэн ийм дөрвөн паркт эрчим хүч талд өнгөрсөн жилд нийслэл Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийж 110 шугамыг холбож өгсөн тийм баха. Тий, 6.3 км. Тий, 6.3 км гэж үзэж байгаа зөв. Тий. Монгол Улсын нийт жилийн барилгын компаниудын арматурын төмрийг танахтай гэрээлгээд илүү их одоо нөгөө төмрийн хэрэглээ үүснэ. Тийм учраас аль болох импортыг татгалзаж дотоодоос бид нар авах зорилго тавьж байгаа. За бид нар бас удахгүй дархны төмөрлөгийн үйлдвэр болон бусад одоо дотоодод төмөр үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдээр бас явж уулзаж бэлтгэл ажил бэлнэ үү гэдэг ийм байдлаар ярьж байгаа. Тэгээд танай ажил хэднээс эхлэх юм? Манайх нэг 4 сарын ихэр эхэлж байна. Ер нь 4 сарын 10 гэхэд бол эхэлчихсэн байна. Танах энэ 26 онд яг бүрэн хүчин чадлаар ажиллаж чадах уу? Чадна. 100-аас 120 мянган тонн гаргах уу? Гаргана. Түүгээ тэр байна. Түүгээд яг одоо гайгүй байна. Тийм Одоо үү? ерөнхийдөө бол Танах бол дандаа хаяг төмрөөр юу цаглагын доменоор хайлуулж байгаа тийм үү? тий. Цаглаан зогтой. Цаашдын стратеги яаж байна? Одоо цаашдаа бол манайх бас нэг хөдрөө хайлуулах 100% ашиглалтанд оруулах одоо тэжүүгийн бүдэн хятадаар тусад бол хийлгэж байна. Яг Монголд болохоор зэрэг хөдрөө хайлуулах чиглэлээр тэжүүх юмуд бас дутагдaltaй байт юм лээ. Хөрөнгө оруулагч те битээр өмнө нь уулзж ирсэн. Өнгөрсөн жил бол эднийх хөрөнгө оруулалтаа бүгдийг нь оруулаад үйлдвэрөөл дуусгаад эхнийхээ бүтээгдэхүүнийг гаргаа явж байгаа юм байна шүү дээ. Аа. Одоо энэ 100-ууд уу те? Тий, энэ зохиод. Энэ 100-уудаар хайлна. 35-ийн 2 тоогоо бий. 35-ийн цэвэршүүлэх зохтой бас. Аа. Танаа одоо энэ агуулгын хашаанд хэдчнэн тонн хаягдл төмөр байна? Яг одоогийн байдлаар бол нэг 10 гаруй мянган л байна. Гэхдээ одоо бол ингээд татаад эхэлж байна. Сая л худалдаа авалтуудаа хийж эхэлж байна. За 1 тонн хаягдл төмөр хэдээр авч байна? Одоо манайх нэг 350-аас 550 мянган төгрөгийн хооронд авч байна. Хаягдл төмрийг. 350-аас 550 мянга. 550 мянган хооронд авч байна. Одоо ер нь хамгийн өндөрөөр нь авч байна. Хамгийн өндөр хашаар авч байна. Ер нь түүхийдээ хувьд бол одоо ингээд худалдаа авалт эхлэхээр энэ үйлдвэрлэлийн нөөцөө хангаа явуулчихна гэж Ер нь ойлгож бараг л хангацсан та. За би тэгээ өнөөдөр зорж ирдэг доосрын дараач гэсэн энэ нэгдүгээр танаа дүүрэгт нэм өртөг шингэж татврын орлогонд бүрдэнэ. Хоёрт нь бид нар тэр хотод хийх гэж байгаа том бүтээн байгуулалтын ажлууд дээр аль болох импортыг оруулсан дотоодын одоо аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа одоо гол түүхийд болох төмрөг авъя гэдэг үүднээс явж байгаа. Тэгээ бид нар оны өмнө эднийхийг зааж өгөө явуулсан чинь Сэлбийн барилга өгсөлтийн ажлыг хийж байгаа бүх багцын барилгын компаниуд эднийхтэй гэрэлцсэн байгаа. Одоо нэмээд бид нар нөгөө туулын урдны зам, тойрог урдны зам гэдэг тэгээд ТЭЦ 5, Таранбай гэдэг олон бусад нөгөө гүүр мөр байгаа шүү дээ. Энэ дээр дахиад төмрийн эрэлтүүд нэмэгдэн. Тэгээ бид нар өнөөдөр Багнуур дээр нэгэнт ирж байгаа юм чинь танаатай хамтраад эдний дээр бас үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадах уу гэдэг байдлаар ирж байгаа. Хоёрт нь бид нар бол одоо дархны төмөрлөгийн үйлдвэртээр бид нар бас удахгүй очиж уулзаж нөөц болцоо ямар байгааг асуух гээд байгаа. Ингээд айл болох дотооддоо хэрэгжүүлж байгаа төслүүд нь дотооддоо мөнгө нь үлдээсэй л гэдэг зарчим барьж байгаа. Тэгээ одоо танаа дээр үйл ажиллагаа явуулахад хотын зүгээс энэ төр тусаж дэмжих дэд үтс талд нь тийм ажлууд байна уу? За манайх одоо нэг хөдөр боловсруулах үйлдвэр дээр одоо энэ үйлдвэр техник Багнуур үйлдвэр технологийн парк дээр хийх бодолтой байгаа юм. Тэрний нэг газрын асуудал. Үйлдвэр технологийн паркын захирал та шилээ авч. Тэгэхээр эднийх түрүү ярьлаа шүү дээ. Эдний үйлдвэрлэлийн стратегид үйлдвэрлэлийн хажуудалд өргөтгөхөд үйлдвэр технологийн паркын газар руу ороод эднийх өөрийнхөө нөгөө юуны нүүрсээр ажилдаг домен 100-аа байрлуулад төмрийн хөдөр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргая гэж байна. Тэгээ энийг даруй шийд заяа. Төлөвлөлтөн дээр чи байгаа үстэй угсаа хүнд үйлдвэрийн чиглэл байгаа шүү. 297.2 нөгөө нэг засгийн газрын тогтоолоор
Эрдэнэс үйлдвэр технологийн парк руу шилжсэн газрыг сая бид нар энэ ойролцоо 297 гаруй Эрдэнэс юу шилжсэн? Эрдэнэс Монгол. Монгол тийш гашилсан. Дараа нь бид нар 12 сард шийдвэрлэн наашаа газраа авцсан байгаа. Тэрүүн дээр эднийх хүсэлтэд өгсөн байгаа. Тэгээ одоо хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа. За тэрийг хурдан шийдэх хэрэгтэй. Та нар ингээ би нэг төрийн албаны нэг юм яриад байгаас судалж байгаа, шийдэх гэж байгаа, шийдэх гээд байгаа гэд энэ яриага бүгд болцоо юу. Тэр хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөө энэ дээр хийхэд юуг нь уддیں۔ Одоо энэ дээр чинь даасрын бүр том үйлдвэр Эрдэнэс Монгол эхлэгээд байна шүү тийм ээ. Тий. Нүүрс пиролизийн үйлдвэр. Хагас кокс. Тэгэхээр Багнуурын үйлдвэр технологийн парк бол Монгол улсын хамгийн том үйлдвэр технологийн парк бол ингээ гангийн үйлдвэрлэлийн баг одоо эднийх чинь нэмэхээр баг 50% хүрэх нь шүү дээ. Юу нүүрсээ хайлаад ирэхээр те нүүрсэн доминтой болоод ирэхээр те. Тэр чинь 50% нь гангаа үйлдвэрлэн. Энэ талд нь Монгол улсын бүх хэрэгцээний хагас кокс дээр нь нэмээд нөгөө этанол түлш тэгээ байгалийн хий те. Ингээд гараад ирэхээр энэ бол айгүй том үйлдвэр технологийн парк болно. Энэ нь өөрөө Багнуур хотын татврын орлогоч нэмэртэй манай өөрийн одоо улс орны бусад одоо салбарууч гэсэн хэрэгтэй түүхэд үе. Этанол нь хэд 1 сая тонноор тооцож үзэхэд тэзүүнүүд юу юм бэ л шүү дээ. Нийт манай дизелийн түлшийн бараг 30% хангахаар ийм том явах юм билээ шүү дээ. Эхний төсөлч нь бол 500 мянгаар явах гэж байгаа тий. 500 мянган тонн хагас кокс гаргая гэж байгаа тий. Энэ бол 1.2 сая Тонн нүүрс. түүхийн нүүрс өгөөд Тэгээд 600-аас 800 мянган тонн хагас кокс гаргая гэж байгаа. хацж байгаа. Тэгээ тэр этанол нь бол баг тэгэхээр бас манай нийт хэрэглээний баг 20 орчим хувийн юу байх нь ш давирхайгаа боловсруулад этанол юу дизелийн түлш гаргахад баг 20 гаруй хувийг нь үйлдвэрлэх нь ш тийм үү? Яг үнэ. Энд нөгөө тэр тэзүүн чинь юу орцсон явж байгаа те 24 мегаваттын дулааны цахилгаан станц явж байгаа лөө. Тэг яг хоо Эрдэнэс Монголынх төр бол дулааны цахилгаан станцын төсөл бол давхар явж байгаа. Гэхдээ бол ер нь одоо төр хувьчлалын түншлэл дээр нэг дараагийн асуудал бол нөгөө би батлуулсан шүү дээ оны өмнө. Тэрэн дээр бол 300 мегаватт хүртэлх дулааны цахилгаан станцаас асуудал. Танах өөрсдөө шийдэх гээд байгаа тий. Тий, ер нь одоо яг энэ паркийнхаа газар дээр бас шийдэх. Паркийн газар дээр шийдэх. Ингээ уялдаатай явчвал бүх төслүүд явахад их боломжтой юм. Паркийн захирал юм лээ. Бямццэг эдний тэр хүссэн хүсэлтийг энэ хавртай багтаага шийдчих. Давсрын дарга өөр дэд үтстэй холбоотой энэ парк болон эдний үйлдвэртэй холбоотой дэд үтсээр хотоос шийдэх асуудал байна уу? За одоогор бол харьцангуй гайг. Одоо бидний нөгөө явуулж байгаа цахилгаан эрчим хүчний зураг цэцлийн ажлууд байгаа. Тэр ажлуудынхаа хүрээнд бас нэг тодорхой хэмжээнд шинжилгээд хийх хэрэгтэй. За одоо бол энэ жил бол 119 станцын бүтээн байгуулалт эхлэе явж байгаа. Тэгээ энэ ондоо багтаага дуусгах юм бол паркууд улам тэлэх боломжтой болчихж байгаа. Хүнд үйлдвэрийн чиглэлээр өөр танаа дөр хүсэл тавьсан ямар аж ахуйн нэгжүүд байна? Ганцхан эднийх л хүсэл тавьсан байна. Эдний хүсэл тавьсан байгаа юм. Энд чи бас тээвэр логистик юм явж байгаа тий. Тэ олон улсын тээвэр логистик гэдгээр бас олон улсын тээвэр логистик. Одоо тэгвэл эдний офсыг ашиглаад хэдүүлээ орж танаа мэдээллүүдийг сонсъё тэхүү. За тэгээ захирал та хэн блэ нэр би одоо амар захирал дамжилт төсөө. Тэгээ та хэд маань энэ дотоодын бүтээн байгуулалтад одоо дотооддоо нэмэн өртөг шингэсэн ар моторын төмрүүдээр тасралтгүй хангах тал дээр та бүхэн маань хичээж ажиллаар. Хөрөнгө оруулагчд бас баярлалаа. Та бас ингээд Монгол улсад итгэж ингээд ийм том үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулсан явдал. Тэгээ манай энэ амар бат гэдэг бизнесментэй хамтарч ингээд ажиллаж байгаа явдалд би бас баярлалаа гэдгээ хэлье. Тэгээ бид нар Улаанбаатар хот танаа энэ ангийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг бид нар хотын их бүтээн байгуулалтад ашиглах ийм зорилготой ирж байна. Бид нар нөгөө хаврын бүтээн байгуулалтаас өмнө одоо төгөөмөл тархацтайс тэр ар мотор цементийн үйлдвэрүүдээр тойрч та хэд маань нөгөө хаврын бүтээн байгуулалтад бэлэн байна уугүй юу гэдэг чиглэлээр ийм уулзалтууд хийж явж байгаа. Тэрний эхнийх нь танаа дээр ирж байна. Тэгээ бид нар удахгүй энэ МАК-ийн болон Мон цементийн үйлдвэрүүдээр бас очие. Дархны төмөрлөгийн үйлдвэрүүдээр очие гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зур гол ганцхан өндөрлөө танаа дээр бол хот руу татхад төмөр зам асуудаг байгаа тий. Бусад замууд дээр нөгөө төмөр замын маань ачаал тулцсан нэг тийм хүндрэлтэй байна. Тэгээ та хоттой холбоотой асуудал бол давсрын даргаад шууд амралт захирал шууд хандаарай. Бид нар асуудлыг газар дээр нь шийднэ. Нодлон бол бид нар ямар ч байсан энэ хэлсэндээ 110 шугамын ажлын зардлыг шийдсэн шүү дээ. Тий. Тэгээ энэ маань бид нар хэдийгээр та бүхэнд
дэд үстээр хөрөнгө оруулалт оруулж байгаа гэсэн нөгөө талаараа бид нар нөгөө манай энэ улсын аж үйлдвэрийн салбар том одоо хувь нэмэр оруулж байгаа аж ахуй нэгжүүдийг бид нар дэмжих ёстой гэдэг ийм агуулгаар л ажиллаж байгаа шүү гэдэг хэлье. За баярлалаа, амжилт хүсье та. Нийтлэлч гэсэн дэмжиж байгаа маш их баяртай. За баярлалаа.